Оройн төргийн үзэгчдээ эдийн засгийн тойм нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт бид Монгол банкны ерөнхий эдийн засагч судалгаа статистикийн газрын захирал Болттой эдийн засгт анхаарал татсан сэдвээр ярилцгаамаа. Хамгийн эхлээд долларын ан шиг асууя. Энэ 7 хоногт ялангуяа 7 хоногийн эхнэр 2050 байсан долларын анш маань буугаад өчигдрийн албан ан шиг харахад 2000 төгрөгтөө тэнцээд байна л та. Тэгэхээр энэ долларын ханш бууж байгаа энэ явдал маань өөрөө бид нөгөө Азийн зах зээлд 500 сая долларын бонд гаргасантай шууд холбоотой юу? За, валютын ханш гэж яриа л да. Яг долларын ханш гэхгүй тийм ээ. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн богино хугацааны хөдөлгөөнд нөлөөлдөг нэлээд олон хүчин зүйл бий. За, ер нь ханшийн цаад эсрэг талд нь юу байдг вэ гэхээр энэ бол төлбөрийн тэнцэл. Монгол улсын нийт эдийн засгт орж байгаа гарч байгаа валютын цэвэр зөрүү гэж энгийн үгээр хэлж болох юм уу да тийм ээ. Төлбөрийн тэнцлийн тусгал нь өөрөө ханш байдаг. Оны эхний 2 сараа бид нэр авч үзэх юм бол за гадаад валютын орох урсгал багтай, за тодорхой хэмжээний багч хэлсэн валютын эрэлттэй байдаг ийм үе оны ихэнх. За дээр нь гадаад зах зээл дээрх нөхцөл байдал бол одоо цагаан сарын хүртэлх хугацаанд нэлээд таагүй хэлбэлзэл ихтэй санхүүгийн зах зээл, хувьцааны зах зээл дээр хэлбэлзэл туйлын өндөр байсан. Ийм үед бол төгрөгийн одоо гадаад валюттай харьцах ханшин дээр мэдээж тодорхой хэмжээний сулрах ийм нөлөөллүүд бий болж ирсэн. Гэтэл 3 сар гарснаас хойш хугацаанд гадаад зах зээл ч гэсэн нэлээд тийм доктортой төлөв рүү шилжсэн, юм илүү ойлгомжтой болж ирсэн. Нөгөө талаас оны эхний 2 сард алдагдaltaй байсан төлбөрийн тэнцлийн одоо нийт одоо алдагдал маань 3 дугаар сард тодорхой хэмжээ их усруудээс орж ирсэн валютын оргуурсалтай холбогдуулаад ер нь бол хаагдаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл одоо хүмүүсийн тооцоонд байгаагүй 750 сая ам доллар тэр цагаас хойш бол ороод ирсэн байж байна. Энэ бол бүгдээрээ засгийн газрын их усрууд. Синдикат зээл түүний эхний үе шатны 250 сая доллар, за дээр нь Монгол улсын засгийн газрын олон улсын зах зээлд арилж яасан 500 сая долларын бонд байж байна. Мэдээж энэ их уср Монгол улсын гадаад активыг нэмж байгаа. Гадаад актив нэмэгдэхийн хэрээр захад оролцож байгаа улсуудын хүлээлт бол өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр хүлээлтээр нэг талаас өөрчлөгдөж, нөгөө талаас орж ирсэн валют өөрөө зах дээр бас нийлүүлэлтийг нэмж байгаа. Тэгэхээр энэ шалтгаанаар одоо сүүлийн хэд хоногийн валютын богино хугацааны хэлбэлцлийг бол тайлбарлаж болох юм. Нөгөө талаас бас сүүлийн үед хэвлэл мэдээллээр ойдлогоон далдуурхаан санхүүжилт бас тун утгагүй орж ирлээ гэж яриад байна. Хэрвээ яг энэ тохиолдолд таны хэлсэн энэ бонд босгосон дээр нэмээд ер нь валютын урсгалыг харьцангуй идэвхжүүлээд эхлүүл ханшид маань бас эргээр нөлөөлөх боломж бий юу? Ийм хүлээлт иргэдийн тунд бол байгаа. Тэгэхээр Монгол улсын төлбөрийн тэнцэл 13 оны тэр нэлээд хүндрэл хямралын шинж чанартай байжгаад 1.9 их 80 тэрбум долларын алдагдал маань 2016 оноос эхлээд одоо алдагдaltaгүй болох. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл 16 оноос эхлээд ашигтай гарах юм нөхцөл бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр оны эхний 2 сард алдагдaltaй байсан төлбөрийн тэнцэл одоо 3 дугаар сарын гүйцэтгэл гарахаар ашигтай гарч байгаа. Энэ хандлага бол онд устдал үргэлжлэхээр байна. Бидний төсөөлөл бол энэ жилийн төлбөрийн тэнцэл бол дор хаяж нэг 100-аас 200 сая доллартай тэнцэх хэмжээний ашигтай гарах болов. За нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөв бол Монгол улсад эерэг болсон. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нийт эдийн засгийнхаа 40-оос 50% тэнцэх хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт 3 жилийн дотор 1-ээс доош 1% ч хүрэхгүй хэмжээнд болж буурсан юм уу? Өнгөрсөн 3 жил бол. За энэ хандлага бол ойрын 3 жилийн хугацаанд дор хаяж нэг 10-аас 15% тэнцэх хэмжээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийнхаа дотоодын нийт түвшинийн 10-аас 15% тэнцэх хэмжээний ийм гадаадын шууд хөрөнгө оруулалт жил болгон орох урсгал одоо нэмэгдэнэ. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөв нэг талаас эерэг байна. Нөгөө талаас хөрөнгө оруулалт сэргээгүй байх үедээ тухайн улс яадаг вэ гэхээр мөнгөний нийлүүлэлтийг одоо аль болох доктортой байлгах, эдийн засгийнхаа бодит төсөлтийг одоо огцон унахгүй байх зорилгоор гадаад зээлийн боломжуудаа бол их ухаалгаар ашиглаж явах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хугацаанд бол одоо та бүхэн мэднэ ер нь өрийн санхүүжилтээр голдуу Монголын эдийн засгийн эерэг өсөлтийг хадгалж явлаа. 16 оноос эхлээд гадаадын шууд хөрөнгө оруулалт бол нэг
дор хаяж 800 орчим сая $, тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх болов гэсэн төсөөллийг олон улсын судалгааны байгууллагууд хийж байгаа. Энэ тоо 17-18 онд дунджаар 1.5 тэрбум $, тэнцэх болов гэсэн төсөөллийг Дэлхийн банк валютын сан хийж байна. Тэгэхээр нэгэн тийм хөрөнгө оруулалтын орох урсгал доктортой эрэг тийшээгээ өөрчлөгдөж байгаа юм орчинд энэ бол мэдээж гадаад валютын нийлүүлэлтэнд бол эергээр нөлөөлөл, нийт эдийн засгт бол эергээр нөлөөлнө. Гэхдээ тэрнийг дагаад заавал ханш бас чангарах ёстой гэсэн үг биш л дээ. Бид хэдийгээр валютынхаа тогтолцоог хөвөгч чөлөөтэй гэж тодорхойлоод идэг ч гэсэн энэ ханшийн огцом савлгаа үүсгэхийн тулд интервенц хийдэг штэ Монгол банкнаас. Нөгөө яг энэний эсрэг талд нөөц маань хэр байдаг вэ гэдэг дээр л хүмүүс байнга санаа зовж байдаг. Одоо өнөөдрийн байдлаар Монгол банкны тухайлбал долларын нөөц хэд байна? Гадаад валютын улсын нөөц 2014 оны 5 сараас хойш хугацаанд 1.2-оос 1.7-гийн төвшин доктортой байна. За импортын хэрэгцээг хангах төвшөнтэй харьцуулж хэлэх юм бол одоогоор 5.4 сарын импортын хэрэгцээг хангаж байна. Монгол улс өмнөх одоо уул уурхаан огцом тэлэлтийн үед өөрөлдөл 10-аас 11, 12 оны ийм үед бол сардаа нэг 560-аас 600 орчим сая $, импорт хийдэг байж. Одоо энэ үзүүлэлт 2015 онд сард дунджаар 320 сая. Одоо 16 оны эхний 3 сарын байдлаар 200 сая болсон байна. Импорт бол үндсэндээ 3 дахин агшсан байна. Тэгэхээр нөөц доктортой нөөцөн дээр импортын хэрэгцээг хангах төвшин маань доктортой байгаад байна. Жилийн өмнө тухайлбал нөөц шахагдлаа гэж нэлээх хэвлүүд бичижсэн. Энэ төвшнөөсөө бол арай илүү зузаатгал хийж чадсан уу? Тэгэхээр 1.2-оос 1.7 гэдэг төвшөндөө доктортой байгаа. Та бүхэн Монгол банкны цахим хуудасаас ороод харах юм бол валютын улсын нөөц хэд байна вэ гэдгийг бид 1 сарын хоцрог хөтөлтэй мэдээлдэг. Яг л тэр мэдээллийг бол бодиттой авчих болцоотой. За дээр нь мэдээж вакцины хөрөнгө оруулалт, бусад хөрөнгө оруулалт хэлбэрээр валютын орох урсгал нэмэгдэж байгаа. За дээр нь ингээд томоохон төслүүд түүнийг дагсан дунд жижиг хэмжээний хөрөнгө оруулалтын эерэг урсгалууд дунд хугацаанд бий болохтой хуйлдаад валютын нөөцдөр бол нэлээд эерэг өөрчлөлтүүд орох болов уу гэсэн хэлэлттэй. Монгол банкны бодлогын онилдог тодорхой салбаруудын нэг нь үнэхээр инфляц байгаа. Төгрөгийн ханшийг доктортой байлгах үүднээс бид нэг хэсэг үнэхээр 2 оронтой тоноос буулгаж чадахгүйсэн бол одоо 1.7 дээр инфляц очичоод ер нь 2 руу хүрэхгүй доктортой байгаад байгаа штэ. Энэ маань ирэх жилүүдэд ямар байх вэ? Доктортой барьж чадах уу? Аль ч оронд бол ер нь төв банкныхын үндсэн зорилт үнийн доктортой байдал юм аа. Энэ бол ханшийн доктортой байдал гэсэн үг биш ээ. Үнийн доктортой байдал гэдэг бол тухайн улсын үндэсний валютаар илэрхийлэгдэж байгаа дотоодын бараа үйлчилгээний үнийн өсөлт нь нам доктортой төвшөнд байхыг хэлнэ. Тэр агуулгаараа Монгол банкны үндсэн зорилт бол инфляцийг нам доктортой байлгах ийм зорилт. Тэгэхээр мэдээж инфляцийг ийм зорилтыг бол жил бүр улсын их хурлаас зорилтыг бол баталж өгдөг. Үндсэн чиглэл гэсэн юм баримт бичгээр. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн дунд хугацааны зорилтын дээр бол инфляцийн одоо зорилт бол 5-аас 7%. Энэ жилийн зорилт бол 7%. Гэтэл сүүлийн 7 сарын туршид Монгол улсын хэрэглээний үнийн индекс бүсээр илэрхийлэгдсэн инфляц бол 5%-аас доош төвшөнд байна. 5%-аас доош гэдэг бол нам инфляцийн юм эерэг орчин. Яагаад 7% инфляцийн зорилттой байхад инфляц үндсэндээ нэг 2 орчим хувь дээр байгаад байна вэ? Тэгэхээр энэ дээр нөлөөсөн асар олон хүчин зүйл үү. Өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засаг дан ганц нэг салбараас, савлгаа ихтэй нэг салбараас хамааралтай хэрнээ ямар ч хамгаалтын механизм буюу хуримтлалгүй явсан үед инфляц бол огцом савлдаг байсан. Дандаа 2 оронтой тоон дээр. 8-ыг бид нэр зорилт болгож чаддгүй байсан шүү дээ. 8-ыг 1 оронтой тоо гэж зорилт болгодог байсан. 8 гэж зорилт болгож ирсэн. За тэгээд 8% инфляц, 7% инфляц зад хүрэх зорилтыг энэ ажлыг бол сүүлийн 3 жил асар их хөдөлмөр хийлээ л дээ. Үндсэндээ. Тэгэхээр нам инфляцийн түвшин хүрэхийн тулд инфляцийг гарал үүслэхийн түвшин дээр л бууруулах хэрэгтэй. Үүссэн инфляцтай тэнцэх бол нэг хэлбэр. Үүсгэхээс нь өмнө тэрийг урьдчилж хараад инфляц ийм шалтгаанаас үүсээд байна. Тэр шалтгаантай тэнцэх. Та нөгөө үн тогтворжуулах хөтөлбөрийг хэлж байна уу? Яг энэ дээр бас 3 их 80-ыг эдийн засаг шахсан мөнгө хэвлсэн гэдэг маш их шүүмжил байгаа шүү. Тэгэхээр Монголын эдийн засаг дээр инфляц үүсдэг шалтгаанаа эхлээд тайлбарлах хэрэгтэй л доо. Яагаад тэгэхээр энэ бол бүтцийн шин чанартай гажуудлаас ч болдог, улирлын шин чанартай эдийн засгийн өөрчлөлтөөс ч болдог, нийлүүлэлт их үед нь үн бууж идэг, нийлүүлэлт багатай үед нь өөрөлдөл хомсдолтой үед нь үн өрдөж идэг ийм л бүтцтэй байлаа л да. Тэгэхээр нийт инфляцийнх нь
3.1-ийг нь үндсэндээ ийм шалтгаанаар нийлүүлэлтийн хомсдол, нийлүүлэлтийн гаралтай инфляц гэж хэлдэг. Энэ шалтгаанаар үүсэж ирсэн. За нөгөө талаас ямар ч хоримтлгүй яваад байхаар хэрэглээг бол огцом тэлдэг. Өөрөөр хэлбэл уул уурхайг дагсан мөнгө орж ирэхийн хэрээр л бид нар нийт эрэлтээ нэмэл, нийт эрэлтээ нэмэхдээ үйлдвэрлэлийг биш хэрэглээгээ огцом тэлээд байхаар энэ бол мэдээж эрэлтийн гаралтай инфляц гэдэг зүйл бий болдог. Хоримтлгүй тохиолдолд энэ бол хэрэглээний суурилсан тогтворгүй өсөлтийг бий болгож байна. Тэгэхээр энэ шалтгаануудыг бид нар яг гарал үүслийнхэн түвшин дээр нь тодорхойлоод 12 оноос хэрэгжсэн энэ бодлого бол юу байсан бэ гэхээр нэгэнт Монголын эдийн засгаас 3 жилийн хугацаанд 10 тэрбум доллартай тэнцэх хэмжээний гадаад валют дутагдах юм бол ханшил сулрах нь тодорхой юм байна. Ийм ханш суларж байгаа орчинд Монгол улсын дундаж давхаргын орлого дээр ирж байгаа ачааллыг зөвлөрүүлэх нь бидний зорилт юм байна. Хоёрдугаарт нь дундаж давхаргынхаа хоримтлыг нэмдэг энэ моделийг эхлүүлэх нь зөв юм байна. Энэ загварыг. Тэгэхээр нөгөө моргежийн ипотекийн орон сууцны санхүүжилтийн хөтөлбөр, за дээрэс нь энэ үн тогтворжуулах 3 жилийн хөтөлбөр, энэ бүх юмны чинь үндсэн зорилго нь бол дундаж давхаргын дээр ирж байгаа энэ гадаад секторын сөрөг нөлөөлийн ачааллыг зөөлөх. Давхар инфляцийнхаа нам доктортой төвшөнд хадгалах, бүтцийг нь өөрчлөх. Тэгээд дээр нь мэдээж эдийн засгийн одоо бүтцээр өөрчлөлтөөр дэмжлэг үзүүлэх. Өөрөөр хэлбэл хэрэглэнээс хоримтлол руу шилжихийн механизмыг эхлүүлэх гэсэн үндсэн зорилготой юм хөтөлбөрүүд байсан. Тэгэхээр нийлүүлэлтийн инфляц бол үндсэндээ энэ үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд 3 жилийн хугацаанд тэг боллоо. Өмнө нь бол нийлүүлэлтийн инфляц нийт 14% инфляци чинь 3.1-ийг эзэлдэг байжээ. Тэгэхээр ийм эдийн засгийн хүндрэлийн үед бид нар махны үнэн дээр шок авч болохгүй. Нэгдүгээр гурилын үнэн дээр шок авч болохгүй. За шатхууны үнэн дээр жижиглэнгийн одоо хүн бүхний Монголын дундаж хүн болгоны хэрэгэлдэг жижиглэнгийн шатхуун дээр бас шок авч болохгүй. Тэгэхээр энэ гурван үндсэн суур хэрэглээний бүтээгдэхүүний үнийн эсэлтийг нь бага байлгах нь зарчмын сонирхол байсан. Энийн үндсэн дээр инфляц бол үндсэндээ 14%-аас 2% болж буухад бол их нөлөө үзүүлсэн. Их дэм үзүүлсэн. За нөгөө талаас сая би эрэлтийн инфляц гэж ярьлаа. Эрэлтийн инфляц дээр мэдээж 14 оны 2 дугаар хагас жилээс эхлээд та бүхэн санаж байгаа Монгол банкны мөнгөний бодлогын төлөв өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл алгуур чангаруулах чиглэлд бодлогын төлөв өөрчилж байна. Энэ өөрчлөлтийн зорилго нь бол нийт эрэлтийг хумих. Төлбөрийн урсгал тэнцлийн алдагдлаа бууруулах. Ингэснээрээ макро эдийн засгийнхаа гадаад тэнцвэрийг дэмжих. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцлийнх тэр алдагдaltaй байгаа зүйлийг багасгасаар байгаад алдагдaltaгүй болгох чиглэлд нь дэмжлэг үзүүлэх юм бодлогын өөрчлөлт байсан. Тэгэхээр эрэлтийн инфляц нь чумагдлаа. Нөгөө талаас энэ ипотекийн хөтөлбөр гэдэг маань өрхийн зардлын бүтцийг оновчтой болгож өөрчилж байгаа учраас өөрөөр хэлбэл сарын орлогынхоо 45% хүртэл хувийг л үл хөдлөх хөрөнгөндөө төлөөд байна шүү дээ. Тэгэхээр хэрэглээ бол нэлээд замбраатай, нэлээд зохистой хумигдмал болж ирж байна л да. Тэгэхээр бодлогоор үндсэндээ өрхийн хэрэглээг нийт эдийн засгийн хэрэглээг хумсна л гэж ойлгож байна. Өнөөдөр Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлд оролцож байгаа. Эндээсээ бодлогын хүүгээс сулруулах уу, чангалах уу гэсэн одоо иргэдийн одоо яг аль зүг рүү ямар хөдөлгөөн хийх вэ гэдгийг анхаарал татж байгаа. Таамаг юу вэ? Одоо би мөнгөний бодлогын зөвлөлийг төлөөлж ярих нь одоо хайшин. Гэхдээ зүгээр хувь өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхэд бол 2% инфляцийн орчин цаашид хадгалагдахаар байна. 16-17 оны инфляцийн төсөөллийг та бүхэн харьцуулаад үзээрэй. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, олон улсын валютын сан, рейтингийн одоо зэрэглэлийг тогтоогч байгууллагууд, за Төв банк, засгийн газрын инфляцийн төсөөллүүдийг бүгдийг харьцуулаад үзэхээр нам инфляцийн орчин үргэлжлэхээр төсөөллөөр. Тэгэхээр ийм орчинд бол мөнгөний бодлогыг тэлэх орон зай бол бий болж байна. Өөрөөр хэлбэл зөөлөх бодлогын орон зай бол бий болж байна гэж би хувьдаа үзэж байна. Нөгөө талаас бодлогын орон зайг зөөлөхөд бас учир бий. Аль сектор дээр ямар зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг нэмэх вэ? Дээрэс нь нийт эрэлтийг алгуурхан нэмэх гэж байгаа бол яг аль сектор дээр. Тэгэхээр бидний хувьд бол мөнгөний нөгөө малчны зээлийн хөв бууруулсныг ярих гэж байна тийм үү? Яа тэгэхээр энийг бодлогоор тухайн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн чиглэлийг дэмжих зорилгоор малчны хөв зээлийн хөв буурууллаа гэж нэг ойлгогдоод байна. Тэгэхээр мөнгөний бодлогыг зөөлөж нийт эрэлтийг, мөнгөний нийлүүлэлтийг алгуурхан нэмэх гэж байгаа тохиолдолд энэ дээр бид нэр аль сектор чухал юм бэ? Аль нь чухал юм бэ гэдэг нь чухал байхгүй. Тэгэхээр зэрэг бидний үздгээр бол Монголын эдийн засаг сүүлийн 3 жилийн хугацаанд уул уурхай хамаарлаас алгуурхан ер нь бол гарах ийм бодлогын сонголтыг хийсэн. Бүтцээ арай өөр болгоё. Буруу модель дээр суурилсан бүтэц хэдэж
одоо доктортой эдийн засгийн орчин бий болгож чаддгүй юм байна. Тэр агуулгаараа өнөөдөр 2% эдийн засгийн өсөлт, 2% инфляцийн орчинд цаашлаад Монголын эдийн засаг ямар хурдцаар эрүүл хурдаар тэлэх юм бэ гэдэг бодлогын сонголтыг хийх цаг нь болцсон. Энэ бодлогын сонголтыг юу гэж харж байна вэ гэхээр уул уурхай бол Монголын эдийн засаг мэдээж чухал нөлөөтэй салбар хэвээрээ үлдэнэ. Энэ бол мөнгө олдог салбар нь байх. Гэхдээ эцсийн зорилго нь бол биш. Хөгжлийн зорилго нь бол биш. Хөгжлийн зорилгын гол одоо үндэслэл нь юу гэхээр Монгол улсын хүчтэй дундаж давхаргад суурилсан гэж томьёолоод байгаа юм л да. Нөгөө шин тэнцвэрийн бодлогын хүрээнд хүчтэй дундаж давхаргад суурилсан эдийн засгийн доктортой өсөлт. Энийг хэн бий болгох юм бэ гэхээр Монгол улсын уул уурхайн бус сектор, ялангуяа хөдөө аж ахуй, дотоодын үйлдвэрлэл, нэлийн бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвар өндөртэй, экспортын баримжаатай тэр уул уурхайн бус секторын үйлдвэрлэлийг хараад байгаа юм л да. Яг тэгэхээр тэр сектор дээр Монгол улсын нийт ажиллах хүчний дийлэнх нь байдаг. Тэр бол жинхэнэ Монгол улсын дундаж давхаргын бодит төлөөлөл. Тэгэхээр энэ дундаж давхаргын одоо доктортой хоригдлтээр нь суурилсан эдийн засгийн өсөлтийн загвар зөв гэж үзэж байгаа бол тэр чиглэлд дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй. Тэр чиглэлд одоо үйлдвэрлэл нөсдөг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ одоо эцсийн ашиглалтыг хараад үзэхээр та бүхэн мэдж байгаа. Цэвэр экспортон дээр суурилсан өсөлт одоогоор яваад байна. Бага энэ 2-3% өсөлт гэдэг чинь. Гэтэл цаашлаад цэвэр экспорт нэмэх нь доктортой хөрөнгө оруулалт. Дээр нь хувийн хэрэглээний доктортой орцтойгоор эдийн засгийн өсөлт явах хэрэгтэй. Түүнээс биш эдийн засгийн өсөлтийн дийлэнхийн засгийн газрын болон хувийн хэрэглээг бүрдүүлдэг байж таарахгүй. Энэ бол докторгүй модель. Тэгэхээр доктортой моделийн гол зорилго нь бол бид нар хэрвээ бодлогын төлөвөө өөрчилж одоо ийм шийдвэр гаргах юм бол аль болох дотоодын үйлдвэрлэлийг дэмждэг, экспортын өрсөлдөх чадвар бүтээмжийг нэмждэг. Ялангуяа Монгол улсын дундаж давхаргын мэдлэг шингэсэн дээр экспортыг дэмжсэн л ийм салбар руу илүү мөнгөний нийлүүлэлтийг нэмэх, энэ сектор дээр очиж байгаа зээлийн хүртэг нь бага байхыг чухалчилна. Түүнээс биш хэрэглээг өмнөх одоо жилүүдийн шиг огцом тэлхийг бол төдийлөн зөвшөөрөхгүй гэж байна. Зэсийн үн 10,000, 8,000, алтны үн маш өндөр, нүүрсний үн $100 байх үеийн тэр загварыг бол үргэлжлүүлэх ямар ч боломжгүй. Тийм учраас шин тэнцвэрийн загварыг бид санал болгосон. Их хурлч гэсэн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлахдаа яг энэ бодлогын томьёоллыг бол нэлээд сайн одоо дэмжиж ажилласан байгаа. Тэгэхээр шин тэнцвэрийн тулгын 3 чулуу гэж та түрүү хэллээ. Нам инфляцийн орчинд эдийн засгийн гадаад тэнцэл нь алдагдaltaгүй, төлбөрийн тэнцлийн алдагдaltaгүй, төсвийн сахилгатай, төсвийн маш тийм зохистой бодлоготой, дунд хугацаанд төсвийн алдагдaltaгүй болох. Тэгээд дээр нь мэдээж засгийн газрын өрийн маш ойлгомжтой тодорхой бодлоготой ийм болох ёстой. Тэгэхээр оны эхнээс бидний бас л төсөөлж ирсэнчлэн төсвийн орлого бол бага байна. Орлого багасхын хэрээр зардал бол тасарна, зардлын санхүүжилт нь тодтгол бол зайлшгүй яригдана. Тэгэхээр энэ бол жишээлбэл өнгөрсөн жил төсвийн тодтголыг 2 удаа хийж зардал хассан. Энэ жил бас л тиймэрхүү дүр зураг давтагдана. Төсвийг ер нь бол ингээд алдагдaltaгүй болгох чиглэлд нь өөрчлөх нь зүйтэй гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа. Гэхдээ нэг хүндрэл байх шиг байна. Юу гэхээр уул уурхайн огцом тэлэлтийн үед Монгол улсын төсвийн зардал 7,80 төгрөгөөс даваа явцсан шүү дээ. Энийг бид нэр одоо хумих гэж бол нэлийн хүндрэлтэй тулгарч байна. Энийний цаана маш олон төрлийн албан хаагчийн ажлын байр бий болцсон. Асар их хэмжээний одоо дутуу санхүүжүүлсэн ийм зардлууд байж идэг. Тэгээ ийм зүйлүүд дээр одоо тохиргоог нь хийхин тулд 1 жилийн хугацаанд бол хийхэд асар хүндрэлтэй юм шиг байна л да. Тэгэхээр их хурлаас бол дунд хугацаанд ямар ч байсан төсвийн алдагдaltaгүй болно гэдэг дээр одоо зорьцсон тэрнийхээ төлөө байгаа болов уу. Засгийн газар бол үндсэндээ өрийн удирдлагын тухай хуулийг их хурл өргөн бариад нодон жил батлуулсан. Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг их хурл баталсан. Дээр нь засгийн газрын гадаад дүрийн үйлчилгээний цогц төлөвлөгөө гэж баримт бичгийг засгийн газар бол баталсан байна. Тогтоолоор. Нөгөө талаас сүүлийн үед бол шинээр гадаад валютын их усүр оруулж ирээд энэ орж ирж байгаа валютын урсгал нь Монгол улсын нийт гадаад активыг дэмжиж нөгөө талаас Монголын эдийн засаг дээрх мөнгөний нийлүүлэлтэн дээр эерэг нөлөө үзүүлж байгаа шүү дээ тэр чинь. Тэгээд энэ их усүрээр засгийн газар өмнөх өндөр хүүтэй төсөвт ачаалал үүсгээд байгаа төгрөгийн бондо буцааж худалдаж авах ийм бодлогыг баримталж байгаа нь их зөв. Тэгэхээр энэ бол өрийн доктортой байдалтай ч эерэг, хувийн хвшил дээр очих мөнгөний нийлүүлэлт талдаа ч эерэг, засгийн газар өөрөөр хэлбэл хувийн сектор дээр очих мөнгөний нийлүүлэлтийг төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор сороод байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ агуулгаараа бол энэ өрийн менежментийн энэ өглөгийн менеж засгийн газрын одоо гадаад өр төлбөрийн менежмент дээр бол их ахиц дэвшил гарлаа гэж бид ойлгож байна. За баярлалаа та тэр ярилцах цаг өндөрлөө.
Эрхэм үзэгчдээ бид эдийн засгийн тойрон нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаард Монгол банкны ерөнхий эдийн засагч судалгаа статистикийн газрын захирал Болттой ярилцлаа. Эдийн засгт анхаарал татсан олон сэдвээр бидний ярилцлага өндөрлөө.